Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд шинэхэн өглөөний мэндийг хүргэе. За тэг өнөө өглөө их гоё өглөө байна. Сайн маш сайхан өглөө. Бид хоёр яриа суучлаа тий. Тэгээд сүүлийн үед өглөө ажилдаа ирэхдээ би албаар юм ногоон бүсг гэж ярьдаг штэ тий. Моддын хажуугаар явж өнгөрч байгаа. Яг го зарим хүмүүс эсвэл тэр модны хажууд ойрхон амьдардаг хүмүүс энийг модыг тайрсаа жоохон байж байгаа янз бүр юм хийсэн ингэн тэгнгээл боддог л ахaltaа. Гэхдээ яг ийм өглөө яг одоо ингээд өнөөдөр чинь зуны тэргүүн сарын шөнийн 5-ны өдөр байна тий. Тэгэхээр яг ийм өглөө бид нар юуг анзаардаг вэ гэхлээр нөгөө хатсан байсан, навчичгүй байсан, өвөл засан дарагдсан байсан нэг л амьгүй байсан тэр мод ч бүр ам орсон, бүр янз бүрийн гоё өнгөтэй болж эхэлж байгаа, сэргэж байгаа тэр байдлыг хаж. Төмөрөө дагаал сэргийа гэж бодсон санагд. Тэгээд нэг анзаарсан зүйлээ яриад тэгээд ярих уу те. За моддын сайхныг зөвхөн өнгөөр бол ялах боломжгүй. За. Бүгдөрөө л ногоон, бүгдөрөө л шаравтар, бүгдөрөө л хүрэн улаавтар гоё харагдж байгаа те. Гэхдээ зарим модны хажуугаар явахаар үнэр нь өөр юм байна. Тэгээ би сая өнөө өглөө нэг адилхан замын хажуугаар орсон ботнуудын дундуур явжсэн. Тэгжсэн нэгнийх нь хажуугаар орсон чи арай өөр бахаар зогсоод анзаарсан чи бусдаасаа арай өөр бот байна. Тэгээд надад юу гэж бодогдсон бэхээр бид нар заримдаа бүгдөө л адилхан хүмүүс байна. Бүгдөө л адилхан өвгүүд, охтууд байна. Бүгдөө л адилхан ахмадууд байна те. Бүгдөө л адилхан бүгдөө гэж боддог боловч яг үндэ зарим нь өнгөөр мэдэгдэхгүй. Арай өөр үнрээр ялгарч иж болно те. Зарим нь үнцээр харагдахгүй байдлаараа ялгарч иж болно. Зарим нь яг үнэндээ одоо юу гэдгийг те маш их олон моддыг ургах шалтгаан болж жил болгон үр затсан нэгэн байж болно. Эсвэл зарим нь те одоо юу гэдгийг үнэхээр хүчил төрчийг үйлдвэрлэдэг байж болно шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ юмыг гаднах байдлаас нь дахин дүгнэхгүй байя гэдэг үгийг өөрөлмөр санагдлаа. Тэгэл байх уу? Тэгээ бороо орох тусам байгаль дэлхийн өнгө сэрэгдэг, өнгө ордог. Нэрэл одоо ийм байлуу гэж бодтол гой ногоорж ийн. Тэгээ би бол баг ингээд мартцсан байсан байлээ. Бүр нөгөө өвлийн энэ зүйлсүүдээ гаццсан. Гэтэл ингээ гой ногоороод ирэнгүүд сэтгэл санаа ингээ бүх зүйл дагаад гой өнгө орж байгаа. Тэгээ бид нар өчигдөр орой пресс гэд фестивалийн багаараа үйлчлэлийн багаараа бид хэд уулзаад. Тэгээ бид хэд ярьж исэн. За пистол болтол ингээ сайн бороо ороосоо байгаль дэлхий гоё ногоороосоо газар маань гоё бэлтгэгдээсэ гэж айгүйх бодож бид нар хамт залбирж исэн. Тэгээ шүн бороо орсон байлээ. Тэгээ тэр айгүйх өнөглөө талархаж босч ирсэн. Тэгээ гоё байгаль дэлхий маань өнгөө засахын хэрээр бид нар ч гэсэн яг тэр байгальдаа буцаагаад эргээд имжлэгддэг, тайвширдаг учраас энэ зүйлсүүд бас гайхалтай болох байхаа гэж найдаж байна. Бид нэр Хермоны шүүдэр нэвтрүүлэг заримдаа техникийн садлах гарч байгаа та бүхнээс бас уулзалт өгсөн байна. Тэгээ өчигдөр өглөө би бол ажил дээрээ бол өчигдөр өглөө 6:10 гэхэд ирсэн байсан. Тэгээд ингээ байсан чи дүнг гонт. Хүүшээ гээл орж ирээд гэсэн чи үнэхээр нөгөө миний чадах зүйл байгаагүй гэдэг шиг те. Үнэхээр энэ байгууллагыг инженер, энэ совг одоо энэ долгионы хувьд авч явдаг мэрэгжилтэнгүүд 3 хүн байдаг. 3 хүн байна. Ер нь бол 1 хүн байгаа. Бусад 2 нь ерөнхий мэднэс. Гэтэл ерөнхий мэдэх хүн маань бол хожоо ирнэ. За тэгэл би бас өөр ажилдаа байсан. Тэгэл залбираад ингэсэн цаг болсон ч гэсэн өндөө бол бас янзлагдаж чадаагүй өчтөр бол цагтаа өрөөгүй. Тэгтээ та бүхэн нэвтрүүлгээд нөхөн сонссон гэдэгт итгэлтэй саунд дээр орсон байгаа шүү. Зарим үед техникийн саатлаас болоод шууд дамжуулалт буюу яг Facebook page дээрээ шууд дамжуулалт хийхгүй байх тохиолдлууд байдаг. Гэхдээ SoundCloud болон YouTube подкастны Apple Podcast гэдрэлөө ер нь бол байнга ордог шүү. Тэгэхээр таад маань тийшээгээ орж бас дахин нөхөд сонсох боломжтой байдаг шүү. Тэгээд энийг бас зарын цаг гэж зарлж тий. За ингээд техник бол эвдэртэй. Эзэн бол цагтаа. Ингээд өдөрөөс нэг магтыг халаалаа. Мэн хамтдаа эзнийг магтцгаая.
Энэ газарт зөвхөн эзнээс өөр нүгүй өөр ямар ч зүйл намайг дүргэж чадахгүй эзний амгалан миний дотор бай өөрийн ч гэсэн улаан авч чадахгүй энэ дэлхий өөрчлөгдөж байвч найдвар минь хүчээ алдсанч өөрчлөгдөхгүй надаас зурдаг тэр авралын мутаар харж урганад руу ирсэнч айдасгүй болох юм бидний төлөө тулаанд орох тэр муутарт найдаж байна энэ газарт зөвхөн эзнээс өөр нүгүй өөр ямар ч зүйл намайг дүргэж чадахгүй эзний амгалан миний дотор бай өөрийн ч гэсэн улаан авч чадахгүй энэ дэлхийн ханаас ч гэсэн амар тайвныг олж чадахгүй өөрийнхөө амийг хайрлаагүй тэр гүнзгий хараас бид нарын хүсэн хүлээж өрөөддөг тэр ирээдүй маань хувирашгүй тэр эзний хайр дотроос бидэнд нэгдэж байна энэ газарт зөвхөн эзнээс өөр нүгүй өөр ямар ч зүйл намайг дүргэж чадахгүй эзний амгалан миний дотор бай өөрийн ч гэсэн улаан авч чадахгүй энэ газарт зөвхөн эзнээс өөр нүгүй өөр ямар ч зүйл намайг дүргэж чадахгүй эзний амгалан миний дотор бай өөрийн ч гэсэн улаан авч чадахгүй өөрийн ч гэсэн улаан авч чадахгүй Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа Лук номын 19-р бүлгийн 42 дугаар ишлэлийг мэдсэн байна. Хэрв чи ядарч энэ өдөр амар тайванд хүрэхийг мэдсэн бол эдүгээ энэ нь чиний нүднээс далдлагдваа гэсэн Есүсийн Иерусалим хотын гадаа ирээд харамсалтайгаар хамсан уйлан бичсэн тийм юм. Есүс бол цохирдог нэгэн бол биш. Есүс аргаа бардаг нэгэн бас биш. Есүс бас одоо юу гэдгийг бүтлгүүддэг нэгэн бас биш. Бид бол тэгдэг. Бид аргаа бардаг, бүтлгүүддэг те. Бид цөхөрдөг, бид одоо хан мөрөгдөг те. Яг тийм байдаг. Харин бидний эзэн бол тийм биш. Бидний эзэн өөрийнхөө ард түмэнд хайртай байсан. Тэгэхээр Иерусалим хотын үеийн захирагчид Иерусалимын ард иргэд болон Иерусалимыг тэдэнд өгсөн бурхныг хайрлахын оронд Иерусалим хотыг хайрлаж байсан нь маш том асуудал байсан гэж. Ер нь бол хотын хөгжил, ер нь бол хот гэдэг бол хотод амьдарч байгаа ард иргэдэд аюулгүй байл хайрлахаас хотын амьдрал ихтэй гэдгийг бид бол ерөөсөө бодож одоо аюу мартаж бол ерөөсөө болохгүй юм байна. Есүс хэлээд чинь чи ядарч гэж. Энэ удаа Есүс нэг юм хот руу ана. Есүс хүмүүсийн
бүх хүн гараа явчихаар хот чинь нэг юм барилгууд үлдэн штэ тий. Эцгүү за юу Америкт маш их орхигдсон хотууд байна. Одоо дэлхийд дээр хамгийн хот орхигдож байгаа 2 улс байна. Грек, Япон. Япон бол бүр 10 сая эзэгүү байшин байна гэдэг байгаа шүү. Та боддоо 10 сая шүү. Грект болохоор зүгээр л $25 авалтаа гэж байгаа байшин ч гэсэн байна гэж. Гэхдээ тэр авь цэвэр ус байхгүй. Тэгэхээр хүмүүс бид нэр ямар ч зүйлийг бүтээж болно. Гэхдээ бид ямар ч зүйлийг бүтээгээд амьдарч болох боловч тий ямар ч том байшинг бариад юм уу эсвэл янз бүрийн системийг бий болгож болох боловч Бурхны хүнийг амьд байлгадаг ус агаар тий ам энэ бүх зүйлүүдийг одоохондоо хийгээгүй л байгаа. Эмчнэр амийг бий болгож байгаа биш харин аварж байгаа. Оргуу хоосноос одоо юу гэдгийг үр хүүхэд бас бий болгоно гэж бол байхгүй шүү дээ. Тэр бүхнийг Бурхан л хийсэн. Амен. Тэгээ өнөөдөр Иерусалим гадаа Есүс үрж ирээд хотыг хараад хэрвчээ энэ өдөр амар тайванд юу хүрэхийг мэдсэн бол гэж хэлсэн. Энэ өдөр амар тайван. Энэ өдөр өөр байж болох байсан. Энэ өдөр Иерусалима тий эртдээр үед Авраамыг ялчаад ирэхэд Салемийн хотын одоо Мелкизедек хаан давс талах одоо давс бариад ингээд тий ухтаад гарч ирж исэн шиг хэрвээ чи их эзний хүү намайг тий Бурхны хүү намайг ухтаад гарч ирсэн бол чам дээр хайр нэрэл байх байсан. Гэтэ Есүс нэг юм гоё ухтуулах гал тий хевс дэвсүүлэх гээл энэндээ тэгэл гомдоол намайг нэг олигтойхон хүлээгээд авцсангүй намайг нэг гоё зарлаад хүлээгээд авцсангүй гэдэг ч юм уу тий тийм байдлаар Есүс бол гомдлож бол ерөөсөө яриаггүй гэдгийг бид нар мэд хэрэгтэй. Есүс бүр ингэчээсэ манай аав энэ хотыг ямар их хайрладаг вүлээ ямар олон удаа авсан вүлээ Иерусалимчуудаа тий та нар санааштай Сэдекэ хааны үед тий Хизекэ хааны үед та нар юу зарлаад мацаг барилт зарлаад залбирх үед чинь та нар нэг ч сум харахгүйгээр хотын чинь гадна 185,000 Ассирийн зэрэг нэг л шөнийн дотор хүчээснийг та нар санаж л байгаа штэ. Тэгээ энэ бүх гайхамшигуд энэ бүх зүйлүүд бас та нар буруу явах юм бол өөрсдөө хитрхи идэх юм бол бардам зан эсвэл юу гэдгийг хулчхаар одоо юу гэдгийг те нэрлэхүү зандаа автах юм бол Зэдекэ нэг нь Хизекэ нэг нь Зэдекэ шүү. Зэдекэ хааны үед Вавилончууд хотыг ямар аимшигтай байдалд оруулсныг та нар өөрсдөө мэдж байгаа шүү. Та нар Израилийн зарим нэг мунхаг хаан шиг байж болохгүй шүү. Израилийн нэг хаанд иш үзүүлэгчтэй гэж хэлсэн. Үгүй чи сая хин ирв? Вавилоноос хүмүүс ирлээ. Тийм. Тэгээ яав? Вавилоноос хүмүүс ирэхэд би хотынхоо сүмийнхаа хааны эд агуурсыг, ордныхоо эд агуурсыг бүгдийг харууллаа. Чи яаж байгаа юм бэ? Тэд наадуулж чи авах гэж ирнэ. Тэд наадуулж чи авах гэж ирэхдээ манда гэдэг нэгнээсээ юм гойдог шиг авах уу? Цэрэг дагуулж ирээд хотын иргэдийг чинь хятад үр хүүхдүүдийг чинь тайган болгоод тэгэд наадуулж чи аавна гэсэн чи. Хитээ. Тэгээд тэд нэр аавна. Намайг бол амьд байхад биш юм байна те. Яа, ямар муухай амиа батсан хүн бэ? Тэгээд үнэхээр Вавилончууд ирсэн байхгүй. Бас л Хизекэ хаан энэ үгийг хэлсэн. Сэдекэ хааны үед энэ үг биелсэн. Харин өнөөдөр Иерусалимыг Херод гэдэг хаан захирч байх үед Есүс ирж байна. Хотын иргэдээ та нар ядаж энэ өдөр амар тайван төрхийг юу болохыг мэдсэнсэн болгоод өөлж байна. Гэхдээ өнөөдөр энэ бүхэн далдлагдсан гэж. Тэгэхээр эзэн биднэрт боломжуудыг өгсөн байдаг. Боломжууд нь бидний одоо юу гэдэг нэмчүрка чурка мурка гэдэг юм чөлөө авдаг нэг юм тоглоомын дундх юм байдаг шүү дээ. Ой time out те. Өө цаг авъя те. За төр зогсоё. Бидний тэгсэн үед юм эсвэл те 3 хоног намайг харчихгүй 3 хоногийн дараа гэдэг ч юм уу. Тэр үед биш. Эзэн өөрөө ирнэ гэсэн үед л. Тийм учраас биднийг бэлэн болохоор ч юм уу эсвэл биднийг тосож авмаар байх үед тосхыг хүссэн үед биш. Зүгээр ирдгээрээ л ирнэ. Харин бид нар угаасаа тий яг ирэх цагийг нь мэдлээгээд одоо мэдгүй байгаа цагаасаа юугаараа өөр байна гэж. Учир нь эзэн зүрх сэтгэлийг хардаг эзэн болохоос зүрх сэтгэлийн бэлэн байдал болон хайрыг болон хүлээлтийг тэр одоо сахилт гэж яриад юу яриад юм гэхээр
нөгөө хуулиудыг сахиж байгаа шүү дээ, тийм. Энэ зүйлүүдийг би эзнийгээр хизээч хийхгүй. Надаас энэ нүгэл надаас хол байг гэж хэлээд Бурхны үгийг сахиж байгаа. Тэр амьдралаас тэгээ ямар нэгэн зүйлийг мэдчихсэн мэдхгүй байхын ялгаа байна гэж юу? Байхгүй байна гэдэг бид нэр ойлгож байгаа хэрэгтэй. Тэгээд харин Есүсийг орж ирж байгаа өдөр харин энэ өдөр нүднээс чинь далдлагддаг гэж байна. Өнөөдөр харчээ. Өнөөдөр судалжээ. Өнөөдөр сөхөд харж л та. Өнөөдөр ойлгочихъя л да. Өнөөдөр Есүсийг угтчихъя. Өнөөдөр хүлээгээд авчээ. Болох уу те? Өнөөдөр сүмд өргөл өргөчээ. Өнөөдөр тэр пасторч очиж уучлахгүйчээ. Өнөөдөр ингэчээ гэж таны өнөөдөр таны л өнөөдөр юм байна. Их эзний товлсон цаг гэдэг бол хэдэн мянган жилийн туршид Бурхан өөрийнхөө ард түмнийг аварч хайрлахын тулд хүсэл төлөвлөгөөтэйгээр явж ирсэн зүйл. Энэ зүйлийг бид нар өөрсдийнхөө өдөр юм уу эсвэл өөрсдийнхөө тав дахь юм уу эсвэл өөрсдийнхөө хамгийн хүчтэй байх үе, хамгийн гялгар байх үеийнхаа тэр өдрөөр бодож болохгүй гэж. Бурхан таныг хамгийн амьдралын чинь ямар үе тантай илүү хамт байхыг хүсдэг гэж. Таныг хаан байх юм уу? Таныг өндөр албан тушаалтай баян байх чинь гэж үгүй шүү дээ. Бурхан намайг авраач. Намайг уучлаач. Таньгүй би одоо яах вэ? Дайснууд маань ямар олон болж байна. Та яагаад чимээгүй байгаад байна? Миний сүнс таныг чимээгүй л хүлээж байна. Би таныг өглөө болгон магтдаг хэврээд би таны бичээсээс таны эрдэнсийг хайдаг хэвээрээ. Харин та одоо өөрөө надад хэрэгтэй байна. Миний амьдралын хамгийн уналт хэрэв би дахиад нэг ийм өдрийг өнгөрүүлнэ гэх юм бол хэрэв таны хүсвэл би өнөөдөр дуусмаар байна. Бүр ийм зөвхөрлийн хамгийн хэцүү өдөр хүртэл тантай хамт байя. Хамт байхыг хүсдэг. Тим нэгнийг угтаж авах гэж юу хүн угтах гэж байгаа юм шиг эсвэл энэ дэлхий дээрх хүмүүсийн хамт байхыг хүсдэг хин нэгнийг угтах гэж байгаа юм шиг ингээд нэг ийм боломжийн өдрөө бид нэр ингээд Есүсийг хүлээж авна гэж боддог юм бэ. Фарисеучуд Есүсийг хоол идэхээр ураад идэг штеп. Тэд нэр 40 өрөх боломжтой байгаа байхгүй. Тэ? Тэднэрт ичих зүйл байхгүй байгаа. Хэн л бол хин нь Есүсийг өөрөх хэмжээний сүсэгтэй одоо бурханлаг тэ гайхалтай шашинлаг амьдэрсэн гэж ард түмэн бүгдөө мэддэг. Есүсийг нэг фарисеу өнийгэрт очлаа гэдэг хүмүүс Есүс фарисеуг очлаа гэж муу хэлгийг сонссноо, уншсноо? Үгүй шүү дээ. Харин Есүсийг татвар орогч өнийгэрт очих бодлоо Есүс татвар орогч юм шүү. Есүсийг биеэ үнэлэгч хүнтэй халуудаг Есүс биеэ үнэлэгч татвар орогчтой хамт янхнуудтай хамт байж гин. Тийм үү? Есүс нүгэлтнүүдтэй хамт байж гин гэж ингэж шүү дээ. Гэтэл Есүс яагаад тэр хүмүүсийн тэр Есүсийн хамт байхыг хүсэхгүй байгаа хүмүүстэй хамт байгаад Есүстэй хамт байхыг хүсэж байгаа хүмүүсийг Есүс зэмлээд байгаа юм бэ гэдгийг бид нэр бодох ёстой байхгүй. Тэдний зүрх сэтгэл Бурхныг хүлээж авах зүрх сэтгэл алга. Бурхныг бид нэр өөрсдийнхөө хүссэн үед биш. Харин Бурхан бидэнд тэр үе таалгыг нээж өгсөн өдрөл бид түүнийг хүлээж авдаг. Тэгээд энд тэгж өнөөдөр бол халахлагдсан байгаа шүү гэж. Хэрвээ танд Бурхны дуу хоолой сонсохдохгүй, Библи уншаад ойлгохгүй, залбираад хоосон хүндий санагдаад байвал одоо энэ болохгүй байгаа зүйлүүдийг бүр 3 дахин 4 дахин илүү хийгээрэй. Яагаад эзэм би бичээсээ уншаад ойлгохгүй байна. Та надаас нүүр буруулаагүй үсттэй. Яагаад би магтах гэсэн нэг л хоосон нэг л тийм байна. Та надаас холдоогүй үсттэй. Яагаад би залбирахт хоосон хүндий байгаад байна. Та намайг сонсож байгаа үсттэй. Намайг уучлаарай. Би юун дээр алдсан? Юун дээр хэцүү болсон бэ? Та надаас тийм их юм шаардаагүй. Харин би эзэм минь таныг буруу ойлгоод буруу амьдралаар амьдсан бол өнөөдөр засаа зөв амьдрал руу оруулж өгөөч. Та л надтай хамт байх хэрэгтэй. Та надаас битгий нүүр бууруулаарай. Энэ бол дуулал номын 150 гаруй дуулалын ихэнхдээр нь гардаг бурханлаг хүмүүсийн Бурханаас холдохгүй байхыг хүссэн магтаал залбирлууд байна. Тэгвэл өнөөдөр энийг бид нэр хийх хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр энийг бид нар Есүсийг угтаж авах, хүлээж авах боломжоо алдах юм бол бидний хүссэн өдөр бидний нүднээс далдлагдсан байвал яах вэ? Тийм болохоор Бурханаар нь хүлээн зөвшөөрч хүндэлж ирэх мэдэл агуу байдлын зөвшөөрч харин өөрсдийнхөө сол дорой дотоод таамагладаг, дотоод тооцоолдог гэдгийг бас нүгэлтэй байдаг. Зүрх сэтгэл маань зөв биш байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч гимшигч өдрийг Бурханы хүлээж авах өдрийг, угтах өдрийг энэ өдөр гаргацгаая.
Өршөлтөн намайг орхихгүй Өдрүүдээ гараас минь татвсан Өглөө сэрэгтэр мөчөөс эхэлж Үдэж хэвтэх хүртээ Би Бурхны сайн сайхны дуулнаа Амьдралын туршид тайтгэж Сэтгэлээр надад сайн хандаа Амсгал авах хорон бүхэн Би Бурхны сайн сайхны дуулнаа Алтан бүхөлөө Таны дуулаар би хайртай Урхиж биш надад юм байна Та бол амин мэдээ би Найз минь мэдгийч мэднэ Би Бурхны сайн сайхан дууландра Амьдралын туршид тайтгэж Амьдралын туршид та итгэж Үнэн сэтгэлээр надад сайн хандаа Амсгал авах хорон бүхэн Би Бурхны сайн сайхны дуулнаа Бид өнөөдрийн үгийн цагаараа Луг 19:42 Хэрв чи ядаж энэ өдөр юу амар тайванд хүрэхийг мэдсэнсэн бол гэвч идүүгээ нь нүднээс чинь далтлагдваа гэсэн ишлэлийн даваа бид хамтдаа суралцлаа. Тэгээд эзний товлсон, эзний тэр цаг хугацаанд итгэж найдах, түүнийг дагах талаар
мөн Бурхныг тэр хүлээж авсан тэр даруй зүрх сэтгэлээр байх. Бурхан таал надад хэрэгтэй гэсэн тэр зүрх сэтгэл бас биднэрт байх хэрэгтэй. Тэгээд бид нар янз бүрийн хүн учраас бид нар янз бүрийн мэдрэмжүүдийг мэдэрсээр байдаг. Тэгээд тэр бүхэл мэдрэмжүүд, тэр бүхэл үйл явдлуудын дунд эзнээс суурсаар байх, эзэнтэй хамт байх, эдгээр зүйлсүүдийг бид нар хизээч орхиж болохгүй. Тэгээд пастор маань хэлсэн 3 дахин их болгоорой гэж хэлсэн. Тэгээд бид бас үнэхээр хэцүү санагдаад байвал үнэхээр бурхан хайцсан болоо гэж бодогдох тэр үеүүддээ бид нэр бурхандаа гаргах тэр цагуудаа улам илүү хэсгэх, улам илүү бид бурхан руу гимшилтэйгээр талархалтайгаар ирэх нь биднэрт одоо хамгийн чухал зүйл гэдгийг бас олж харлаа. Тэгэхээр бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй болох байх. 2004 оны хавцаа Kingdom of Heaven уу Тэнгэрийн хаанчлал гэдэг киног Ridley Scott гэдэг найруулагч хийсэн байхгүй. За тэн дээр нөгөө нэг юуны Салах ад-Дин гэдэг одоо исламын одоо алтан генерал гэж нэрлэгддэг тий одоо тэр хамгийн одоо манайхаар Сүбэдэ шиг тэр жанжин нь юг Иерусалимыг бүслэх үед Иерусалимыг хамгаалж исэн хамгаалагч талын хэлсэн үг байдаг. Түүхэн дээрээ бол арай өөр байдаг гэсэн тэр канон дээр үжилдэг гэхэд бид нэр хотыг хамгаалах боллоо. Гэхдээ бид нэр ханыг хамгаалах гэдэг юм уу? Үгүй. Энэ ханнуудын дунд амьдарч байгаа хүмүүсийг хамгаалах гэдэг. Ариун гэж юу юм? Ариун гэж исламчуудын мөрөглийн төв юм уу? Христэд итгэгчдийн одоо мөрөгдөг сүм синагог юм уу? Ариун гэж юу юм? Есүс энэ годамжаар явсан учраас энэ годамж юм уу? Есүс энэ годамжаар загалмаа өрсөн учраас энэ загалмаа үүрсэн энэ годамж юм. Ариун гэж юу юм? Бурхан гэж яг юу юм? Бурхан ард түмнээ хайрлна гэж юу юм? Бидний хийж байгаа зүйлийг ойлгохгүй бол тэр бурхан биш ээ гэдэг тийм үгийг хэлдэг. Тэгэхээр нэг зүйлийг ойлгож байгаа. Та яг юуг бурхан танд өгсөн хүмүүсээс илүү хайрлаад байгаа вэ гэдгээл өнөөдөр жоохон бодооч. Тэ? Та юуг одоо хайрлаад, юуг бурхнаар хамгаалуулах гад, тэр бурхан танаар хайрлуулах гад, танаар халамжлуулах гад байгаа хүнээс илүү үзээд байгаа юм бэ. Тэгвэл таны нүднээс бурхны хайр инэрлүүд халахлагдаж шүү. Бурхны хайр инэрл ямар нэгэн зүйл ном ч юм уу эсвэл ямар нэгэн эд баялагийг сайн хадгалсан учраас биш. Харин амьдарч байх үедээ ард түмнийг нь бурхны ард түмнийг хайрлаж чадсан байх юм бол улам нэгцэр улам онгоосоор байдаг юм нууцтай ханжил хамт залбираа те. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм таны хайр инэрл агуу. Та бидний нүднээс юугч бүү үл далдлаач, та битгий далдлаач. Та энэ харуулж өгөөч, ойлгуулж өгөөч. Та зүрхүүдийг битгий одоо хатууруулаач. Та нээж өгөөч. Та нүдийг битгий, бас сэтгэлийг битгий, бас амийг, бас бидний жихийг битгий хаагаач. Бид илүү их сонсож, илүү их залбирч, илүү их дуулж, илүү их ярьж, урамшуулж, илүү их дотор төр сэтгэлдээ залбирах хэрэгтэй. Яг ийм үед та урд уртхаасаа илүү бидэнтэй хамтаагаач. Энэ бүхнийг таны өмнө даатхан хүсэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.